Таны үзэж байсан хамгийн хуучны аниме юу вэ? 5 настай Хайдигийн наац эгч Дэдэ Франкфуртод ажилд орж Хайдиг авч явах боломжгүй болсон тул түүнийг Альфийн нуруунд амьдардаг өвөөд нь хөлөж өгдөг. Хайдигийн өвөө нь Алим Унжи гэдэг ууланд ганцаараа амьдардаг догшин ааштай гэгдэгч Хайдигийн гинэн сайлганзаа нь түүнийг уягаадаг. Хайди өдөр бүр Альфийн уусаар гүйж Ямаачин хүү Петртэй тоглож хаяа Петрийн эмээгийн төчилдөг. Уулын амьдрал энгийн атлаа амар тайван баяр баясгалангаар дүүрэн байдаг. Гэвч нагас эгч нь буцаж ирээд Хайдиг Франкфурт руу авч явдаг. Тэнд чинээлэг бизнесмен Хэр Зэзэ маань тэрэгцтэй охин Кларадаа хань болох хүүхэд хайж байв. Хайди Кларатай мөн түүний элдэг эмээтэй татнасдагч дотроо Альбиг саналцаад л байдаг. Гэрээ сонсон сэтгэл нь дийлдэхээ болж шөнөдөө нойрон дундаа алхдаг болдог. Эрүүл мэндэд нь санаа зовсон хүмүүс эцэст нь түүнийг Альф руу буцаадаг. Хожим Клара Хайдигийн зочлон Альфд ирж цэвэр агаар нөхөрлөл зориг төвчээрийн хүчээр Клара эцэст нь тэрэгцээсээ босож чаддаг. Йоханн Спирийн зохиолоор сэдвүүлсэн Альфсноо шоужо Хэйди 19 1974 онд 52 ангитайгаар цэцэгдсэн. Хэрвээ урт байвал 1979 оны товчлон найруулсан кино, 1993 оны 2 ангит кино бас байгаа. Өдөр бүр нэг аним.